За удаагаар хэсгийн 94 дугаар бодлого нь ийм бодлого байгаа. За тэгээд энэ А матрицыг олгож байгаа. За энэ матрицаа шууд ингэж томилж. За тэгээд энийг энэгээр үржүүлнэ. За мэдээж хэрэг матрицаар үржүүлдэг дүрмийн дагуу энэ юу болох вэ гэхээр А гүрчиг нь x n-ээс хасах 1 нэмэх нь b гүрчиг нь y-ийн n-ээс хасах 1 болно. За доотлолтоо c гүрчиг нь x n-ээс хасах 1 d гүрчиг нь ийм бол. Ийм матриц гарч ирнэ. За эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр xn гэдэг бол a гүрчиг нь x n-ээс хасах 1 нэмэх нь b гүрчиг нь y-ийн n-ээс хасах 1. Симптомт нь y-ийн гэдэг нь болохоор c x n-ээс хасах 1 ингэж орж ирнэ. За энийг нь а-яар үржүүлээд хооронд нь нэмчих юм бол ийм болно. Энэ маань ийм бол. За нөгөө талаас энэ бол өгцөн гин том ясаараа нэг дээр нэмэх нь язгуур дээр 2-ыг үржих нь аян n зэрэг гэж гарч байна. Энэ n зэрэг гэдэг юм аа. Нэс хасах нь ингэж болно. За энэ маань мөн л адилхан дээдлтэйгээ том ясаараа за уртлынх нэг дээр нэмэх нь язгуур дээр 2 гэдэг нь хിവэр байж байна. Тэр нь болохоор ийм бол. За энэ хаалтаа задлах юм бол за квадрат гэдэг юм аа. Нэгээр сольчих. Энэ байхгүй болоод энэ яг сэтэмжтэй болно гэсэн үг. За одоо энд байгаа илэрхийлэл энтэй тэнцүү байх. За мэдээж хэрэг юу гэсэн үг вэ гэхээр бод хэсгүүд нь бод хэсэгтэй тэнцэх ёстой, хуурам хэсгүүд нь хуурам хэсэгтэй тэнцэх ёстой. За эндээс шууд хараад хэлэх юм бол x-ийн өмнө байгаа энэ нэгтэй тэнцэх юм байна. За бод хэсэг энэ энтэй тэнцэх юм байна. За нэг өөрөнгөөр тэмдэглэж. За харин хуурам хэсгийн x-ийн өмнө байгаа энэ нь энтэй тэнцэнэ. За мэдээж хэрэг боломжтой. Энэ нь энэний уртаа нэгтэй тэнцэх юм байна. За эндээс бидний шууд матрицаа шууд хэлж чадсан. А-гийн оронд 1 байгаа, B-гийнх нь оронд засаг язгуур дээр 2 байгаа. C-гийнх нь оронд язгуур дээр 2 байгаа. D-гийнх нь оронд 1 байгаа. За ийм матриц гарч ирнэ.